Сонгон хайрхан дүүргийн иргэн оюун таныг урьж байна. Монголчууд бид хүнд сурталыг худалдаж аваад орой дээрээ залсан. Хүрдэх ёстой давхархлаа амсаад ордонд ойрж бороолж байна. Тэгэд манай ахмадууд дандаж хэлэхэд бусдаа бас дүүжээлээд гурил будаанаар сандаа солихгүй байхыг уриалмаар байна. Өөртөө мандайлмаар байна. Харанхуг зүгт суугаар нэг ч ихсэн лаа хасаамаар байна гэж уриалмаар байна. Энд ирсэн үзэл бодлоо илэрхийлж ахмадуудаа залуу үеийнхээ өмнөөс баярлалаа илэрхийлье. Та бүхэн үр хөвгтэйгээ төлөө нойр холгүй явж байгааг бид үнэхээр мэдэрч талархаж явдаг шүү. За энэ өдрийн мэндийг хүргье та бүхэнд. За биднүүд өнөөдөр Монгол улсын хэмжээнд олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж хулгайлагдсан эрх чөлөө амьд явах эрх гэдэг асуудлаар хилцүүлэг хийж сонсгол хийж байна. За Монгол улсын хэмжээнд бол хүний эрх бол 3 сая иргэний эрх бол бүгд зөрчигдсөн байгаа угаасаа. Зарим нь одоо зөрчигдөөд эрхээ эдэлж чадахгүй өгч байгаа. Яагаад ингэж хэлж байгаа нөхөр бидний эрүүл мэндийн асуудал бол ерөөсөө 0 тэг заагдсан байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь би 33 дугаар хороонд амьдардаг дахилтад 14 жил 15 дахь жилдээ амьдарч байна. Манай дахилтын 33 дугаар хороо нь 19 онд 22 дугаар хорооноос салаад одоо 6 жилийн нүүр үзэж байгаа. Эрүүл мэндийн төв байхгүй, засаг захааны нэгжийн байр байхгүй, бүгдөө түрээсийн байр нь эмнэлэг нь контейнерт байгаа. Та нар очиод үзээрэй. Одоо дахилтын суудсан байгаа. Манайхан бүгд хэлэх баг. Бидний эрх бол үнэхээр зөрчигдөж байна. Үзүүлье, одоо ийм бичүүлье, нөгөө нэг авдаг мөнгө нь байхгүй. Эмчилгээ хийлгье, эрүүл мэндийн сан хоосорсон, амар суйлалд явъя, бүгдээрээ 0 заагдсан. Ингээд дахилтад эмнэлэг байхгүй. Биднүүдийн эрх маш их зөрчигдөж байна. Одоо сүүлийн үед нөгөө коксны нүүрсийг оруулж ирээд нэг 100 тараагаад ингээд сонгуул ажлыг явуулж байгаа шиг байна. За энэ 100 нь зарим айлууд нь галалж чадахгүй байна. Зарим нь галалж ийн гэж нь өглөө босоход ерөөсөө толгой манараад хөл дайваад дотор муухай оргоод явж чадхаа яасан. За мань мэтийн юм бол одоо удахгүй өөх байхаа. Ерөөсөө энэ настангууд бол ер нь хэцүү байдалтай байна шүү дээ. Ийм байдлыг энэ Монгол ардын нам оруулж ирж байгаа. Энэ олон мянган сайхан ард түмнийг ингэж оромжлоод ингэж байж байгаа биднүүд одоо зүгээр сууж ах уу? Биднүүд тэмцлээ үргэлжлүүлээд ингэж босоод тэмцмээр байна шүү дээ. Биднүүд үхмээргүй байна шүү дээ. Хэдэн жил ч гэсэн амьд юмар байна шүү дээ. Үр хөвгттэй харагдмаар байна шүү дээ. Ямаар байна. Энэ ардчилсан нийгэм гэдгийг чинь биднүүд 90 онд бүгдээрээ ураа хасгарч авчирсан. Ардчилсан нийгмийг авчирхад энэ засгийн газар дотор сууж байгаа хэдэн хулгайч нар бол алгаа тушаад өнөөдөр улс их орны бүх баялагийг идчихээд биднүүдийг доромжлоод сууж байна. Биднүүд зүгээрээ чадмааргүй байна. Одоо тэмцмээр байна. Ингээд одоо яа тэмцэх аргаа бүгдээрээ ярилцаад талбай дээр гарах юм уу? Хаана нь очихын ингээд тэмцлийн ажлыг үргэлжлүүлэе гэж бодож байна. Ахмадууд бол үнэхээр хөсөр хаягдлаа. Эрүүл мэндийн асуудлаар, суйрлын асуудлаар, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар бүгд худлаа. Алив одоо нэг учирлан нэмээд л зүгээр ерөөсөө дараагийн 7 хоногоос нэмээд л янзын болгоноос хаана байхгүй. Үнэхээр хүндрэл шүү олон түмэн. За 2 дугаарт 3 дугаарт эрчим хүчний асуудал маш хүнд. Тогны хүчтэй ерөөсөө байхгүй. За яг өөрийнхөө одоо би ойдол хийж байгаа. За ойдлын машин эндүү ингээд зэрэгцүүлээд одоо залгаад яхаар 138 кВт-тай ийм л нөхцөл биднүүд амьдралаа үргэлжлүүлж штэ. Зүгээр суухаар зүлгэл суугаад за яг ойдлоо игээд амьдрий, тэтгэвэр өрөхгүй байх гээд ингээд явж байна. Тэгээд үнэхээр хүнд. Хэлэхээр хорооны засаг дарга зүгтаад алгуулчихдаг. Уулзыхээр уулздаггүй. Ингээд хэсгийн алхагч нар гээд нэг хүүхнүүд яваад байдаг. Их л үүрэг гүйцэтгэж байгаа улсууд гэсэн. Тэгээд тэр улсууд одоо ямар ч үүрэгтэй явдаг. Ер нь сонгуулиар л маш их үүрэгтэй улсууд байдаг шүү дээ. Хэсгийн алхагч нар. Тэрнээс наануул яг нэг хуйлцсан, дөвлцэн хороондор нэг
тусламж янз бүрийн мэрүүл тэрийг хувааж иддэг иймд улсууд байдаг юм гэж би ойлгоод. Одоо биднүүдийг өнөөдөр намайг энэ зурагтаар орой гаруул үзэхгүй. Маргаашаас эхлээл тэр хороо дүүргээс чи яриад нөгөө нэг ардчилсан намын оюун багш чинь биднүүдийг муулаа явж илээ. За ястай тэр үнийг тэгэн шүү ингэж шүү гэж ингээд бүх юмас хасдаг байхгүй юу. Манай ардчилсан намын гишүүд маань өгöd тэр хорооны гадна талд угаасаа юмд оролцдоггүй. Биднүүдээс оролцуулах тийм юу байдгүй. За би нэг эмнэлгийн талаар хорооныхаа талаар ярих гэж гарч ирсэн. Ярих юм зөндөл байлаа. Дараач үнд боломж олгоё. Хамгийн сүүлд нэг асуудал хэлжээ. Түрүү нөгөө нэг тундын дараа хэлжсэн. Энэ хороо дүүрэг хороо болгон дээр тэр одоо энэ хууль дүрмийнхээ мөн одоо энэ намынхаа дүрмүүдийг яг сургалт явуулаад тэнд нь хүмүүсийг оролцуулаад энэ хууль мэдтгүй улсууд хууль жаахан сурчилж өгөөч. Хуулийг мэдхгүй, эрхээ мэдхгүй биднүүд ингээд янз бүрийн асуудал холбогдоод маш их хэрэг төгт холбогдож штэ. Тэгээд одоо амар шууд торгоод баримтлаад аваа явждаг машин зэрэг барьдаг улсууд ч одоо зүрхэн нөхцөн биш явж чадхаа байсан. Ийм учраас Ганбаяр дарагт яг одоо захиж хэлэхэд хуулийнхаа энэ хичээл сургалтыг дүүрэг, үүр, хороо болгондоор хийж өгөөч. Тэгээд тэр сэтгүүрт юм угаа өгөөд ингээд нэг албан ёсны хүнтэй болгочвол бас худлаач гэсэн айх байлгүй дээ гэж бодож байна. За баярлалаа.